За бид студидтэй Зүгөөчдийн холбооны тэргүүнд туяаг ураад байгаамаа. Танд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр сая хоёлаа сурвалжлагнаас үзлээ зөвгийн аж ахуйг бас бид хөгжүүлэх боломж юу нь ямар байгаа гэдээ ярилцлаа шүү дээ хоёлаасаа үзэж байхдаа. Манайд та хэлж ин зөвгийн аж ахуй гэж яриад байгаа бол өндөө өнөөдөр зөвгийн аж ахуй гэж бараг алгаа бүгд л өрхөө үйлдвэрлэлийн төвшөнд ажиллаж ийн гэдэг тэгж ин. Жишээ нь одоо саяны энэ сурвалжлагаан дээр гардаг Орхон сумын одоо энэ Эрдэнэт зөвгийн оршоо гэхтэл 9 одоо гишүүнтэй гэж ярьж байсан л та. Тэгэхээр манад яагаад энэ зөвгийн аж ахуй хөгжихгүй байгаа юм? Монголд бол 1959 он зөвгийн аж ахуй их үүсвэр тавигдсан. Тэгээд социализмын үед бол нэлээд эрчимтэй хөгжиж байгаад сая нөгөө шилжилтийн үед уналтанд орсон. Одоо ингээд буцаад сэргээд хөгжиж байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бол яг нэгдсэн бодлого дээрээс нь зөвгийн аж ахуйг бол манай монголчууд туслах аж ахуй л гэж хөгжүүлээд эхэлсэн. Яг энэ бодлоос ерөөсө гарахгүй байгаа байхгүй. Зөвгийн аж ахуйн төвшин үндэсний одоо аж ахуйтай болёо гэсэн бодлогыг одоо манай Монголын зөвгөчдийн нийгэмлэг одоо үйл ажиллагаанд бол нэлээд хэвчлэхүй хэрэглээд яг энэ одоо манай бодлого бол яг энэ төвшөнд ингэ явж байгаа. Тэгэхээр манай улс жилдээ нэг 150 тонн зөвгийн бал гаргаж авдаг юм байна дотооддоо. Гэхдээ дотоодынхоо ердөө 10%-ийг л хангадаг гэж та түрүү хэлж байна. Тэгэхээр бид нар уг нь бол бүр экспортлох боломжтой гэж яриад байна шүү дээ. Ямар одоо энэ хүчин зүйл нөлөөлөд энэ дотоодынхаа зах зээлийг хангаж чаддгүй гадагш шаагаж гаргаж чаддгүй юм. Манай Монголд 2 сая зөвгийн бүл үржүүлэх боломжтой. Тэндээсээ нэг 63 мянган тонн зөвгийн бал хураа авах боломжтой гэж 1980-аад оны үед Очир хот доктор судалсан байдیں۔ Тэгээд зөвгийн аж ахуйг ерөнхийдөө Монгол зөвгийн бал бол чанарын хувьд их сайн. Одоо дэлхийн нийт хурааж байгаа хураа авж байгаа балны 80% нь тармил балт ургамлаас авсан бал байгаа байхгүй юу? Манай Монголын нийт хураа авж байгаа балны 97% нь байгалийн балт ургамлаас хурааж авсан бал байгаа. За тэгээд энэ дотор одоо яг ийм гоё сайхан балаа бид нар яагаад олон улсад гаргаж чадахгүй, яагаад зөвгийн аж ахуй хөгжихгүй байныг л нэгдүгээр балны борлуулалт муу байгаа учраас зөвгийн аж ахуй зөвгүйчдэн маань орлого муу учраас хөгжих боломж жоохон бага. Яагаад бид нар олон улсад гаргаж чадахгүй байна гэхээр нэгдүгээр бид нар гарал үүслийн тодорхойлох хэрэгтэй. Яг дархны орхон уул аймгийн Орхон сумын яг энд үйлдвэрлэсэн тэрүүний бал мөн үү гэдээ яг ингээд тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаар гол асуудал нь манай зөвгийн бал яг нөгөө одоо гүйцэд боловсрно гэж байдаг байхгүй зөвгийн бал. Тэрийг яг гүйцэд боловсруулах технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Яг гүйцэд боловсруулах. Гуравдугаарт нь зөвгийн балан дах химийн үлдэгдлээ тодорхойлох хэрэгтэй. Гурван хүчин зүйлээс шалтгаалаад манай зөвгийн бал олон улсад гарч чадахгүй байгаа. Тэгээд яг энэ ажлыг Монголын зөвгөчдийн нийгэмлэг одоо ерөнхийдөө шийдвэрлсэн. Одоо сүүлийн 3 жил Монголын зөвгөчдийн нийгэмлэг нэлээд эрчимтэй ажиллаж байна л да. Яг энэ гурван асуудлыг шийдсэн. Одоо энэ жил бид нар бол яг энэ 100 яг энийг ерөнхийдөө ягаад 9 сарын 1-нд бид нар бол гарал үүсэнд баталгаатай болцсон. Эмийн үлдэгдлээ шалгаж жагсан гүйцэд боловсрсан ийм зөвгийн балыг хэрэглэгчтэй хүргэх юм байна. Одоо энэ гадагшаа бага хэмжээгээр гаргаж байна уу? За бараг л үгүй. Нэг 60 тонн 100 кг зөвгийн бал Япон руу гаргасан статистикийн мэдээ байгаа. Энэ нь болохоор бол гоо сайхны түүхий дээр гарч байгаа байхгүй юу? Манайх бол их дээд зэрэглэлийн зөвгийн бал гаргаад байдаг. Гоо сайхны түүхий дээр гаргадаг бол жоохон эмгэнэлтэй. Тийм та бүхний одоо энэ хэрэгжүүлэх гэж байгаа энэ 3 төрлийн ажил шүү дээ. Ялангуяа энэ зөвгийн балны дотоодын хэрэгцээг хангаад цаашдаа одоо экспортлох чиглэлээр энэ дээр бол зөвхөн одоо энэ төрийн бас байгууллага дангаар ажиллаж байна уу тийм ээ? Үгүй төртөөгөө юуны эрдэм шинжилгээнийхээ байгууллагатай ихтэй сургуультайгаа бүх юмтай хамтарч энэ л дээ олон юуны ганц төрийн бас байгууллага ажлын биш байхгүй. Бид нар одоо жишээ нь Солонгосын зах зээлийн бараг нэг хэдхэн том супермаркетийн хэмжээнд л одоо борлуулах хэмжээний л нэг тийм зөвгийн балыг гаргаж аваад байна гэж юм л да. Тэгэхээр зөвгийн аж ахуйг хөгжүүлээд одоо нэг 9 хүмүүс ч гэдэг нь нэгдэх хэрэг нэлээд том болоод өргөчгийн тулдаас тэр хүмүүст ямар дэмжлэг байх хэвээр өнөөдөр зөвгийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүст тодорхой хэмжээний дэмжлэг гэж зүйл байна уу? Зөвгийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн дунд одоо хамгийн их тулгамдж байгаа асуудал тоног төхөөрөмж үүр хайрцаг байна. Бид нар бол яг үүр хайрцагаа тоног төхөөрөмж зөвгөчтэй нийлүүлж байгаа.
Одоо хоёрдугаарт манай зөвгүйчтэй 1980 оноос хойш бол зөвгийн аж ахуй байдаг эрдэм шинжилгээ одоо юу гэдэг те энэ юуны эрдэм шинжилгээний ажилтан машиныг тэр ерөөсө бэлдээгүй байдیں۔ Тэгээ одоо бид нар бол ерөнхийдөө тэрийг шийдэж байна. Одоо боловсон хүчингүүдээ шийдэж эхэлж байна. Одоо бид нар малын эмчтэй болоо, лабораторитой болоо, юуны бэлчээрээ судалгааны хүмүүстэй болоо гэд энэ ажилдаа шийдэж байгаа. Бид нар ямар дэмжлэг зөвгүйчтэй үзүүлж байна вэ гэвэл бид нар бол одоо зөвгүйчтэй үүр хайрцаг дээрээс нь сэмж их зөвгүйч гэдэг юм уу те эднэрийг зөвгүйчтэй хангаж өгөөд тэгээ манай зөвгүйчтэй бол бид нар яг технологийн зааж өгч байгаа. Ингэж маллах ёстой. Зөвгийн балны гүйцэд боловсрсан зөвгийн бал гэж энийг хэлнэ. Ингэсэн тохиолдолд зөвгийн балаа хурааж аваач гэгээд техникээ дараа бид нар зөвгийн балаа нэгдсэн журмаар хурааж аваад юуны Монголын одоо зах зээлд нийлүүлэх ийм ажлыг хийж байгаа. Зойрны асуудлыг ярьжсэн л та өвөл одоо бас зойргүй байдаг гэд энийг нэг шийдүүлчих юмсан. За энийгээ хамтдаа шийдчих юмсан гэдэг асуудлыг тавьж байсан. Тэгэхээр би танаас ярилцлагын төгсгөл нэг ийм зүйлийг асууя л да. Магадгүй бидний ярилцлагыг үзээ сууж байгаа хүмүүс зөвгийн аж ахуй эрхлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай юм байна гэд сонирхож иж магадгүй л дээ. Тэгэхээр зөвгийн аж ахуй эрхлэхийн тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Зөвгийг хаанаас авах уу гэдэг ч юм уу те. За боломж байна уу ер нь? Зөвгийн одоо бол яг ингээд манай зөвгийн аж ахуйн талаар мэдээлэл нэлээ их цацагдаад ингээд тэгэхээр хүн бүхэн л одоо би өдөр өхөн хүмүүс зөвгийн анхлан зөвгийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс зөвлөгөө өгж байгаа. Манай нийгэмлэг дээр ямар ч байсан өдөрч 3-аас 4 хүн ирж надаас зөвлөгөө автыг. Тэгэхээр ерөнхийдөө боломж байгаа. Эхлээд үйлдвэрүүдийн аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа зөвгүйжүүлэх хөтөлбөр байгаа. 3 жилийн хугацаанд зөвгийн өгөөд зөвгүйгээр нь эргүүлтэлтэй. Энийгээ бид нар 2014 онд өгсөн байгаа. Одоо бид нар 17 онд эргүүлж авах байхгүй юу? Тэрийг одоо эргүүлээ бид нар зөвгүйчдээ буцааж өгнө. Бас их зөвгүйгээр нь хангаж өгж байна. Үүр хайсгаа хангаж өгж байна гэдэг ингээд нэг анхлан эрхэлж байгаа хүмүүс бол ерөнхийдөө манай нийгэмлэгт хандаад ингээд ерөнхийдөө хамтраад ажиллаад байвал боловсон хүчнээр нь мэдлэгээр бүх юмар хангаа явчихна л та. Түрүү бид нар бас яг өвлжилтийн асуудал манай Монголд бол яг зөвгийн үржүүлэлт хамгийн хүндрэлтэй асуудал өвлжилтийн асуудал үүтэй. Тэрийг яг бид нар одоо манай мэрэгжлийн багийнхан одоо Монголын зөвгүйчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хажууд ажлын алба гэж байдیں۔ Тэр ажлын албанд зөвлөхөд одоо яг энэ над нэгдсэн том нэг одоо логистикийг бий болгож өвлжөөгөө нэгдсэн байдлаар барья гэсэн яг энэ судалгаан дээр явж байна. Бид нар одоо амжуул 17 онд нэгдсэн өвлжөөтэй болчих واخ гэж итгэж байна шүү дээ. За баярлалаа. Танд өглөө өршлөөрч сонирхолтой бас мэдээлэл хүргэсэнд. Тэгэхээр үзэгчдээ бид зөвгийн аж ахуйг хөгжүүлэх арга замын талаар мэдээллийг та бүхэндээ хүргэлээ.